Сайн байцгаана уу? Та бүхэндээ аргал угалцны талаар ярилцъя. Зэрлэг хонь буюу аргал нь Туурайтны багт хамрагддаг. Монгол орны улаан номонд орсон хоньны зэрлэг өвгөө. Манай орны говь алтай болон Монгол алтай хангаан нуурны салбар уулсаар тархан сүргэлэн амьдардаг явдаг. Аргал нь газар орныхоо байдлаас болоод бор хүрэн, ягавтар хүрэн, харин өвөл хавартай бүдэг цайвар зүстэй болдог. Биеийн ерөнхий байдлаараа хоньтой адил боловч хөлн урт нарийнхан, үсэн тачир ширүүн, үсний ширхэг нь бүдүүн, годгор жижиг сүлтэй амтан. Эрийг нь угалц, эмийг нь аргал, төлийг нь хуурга гэдэг. Эр нь том, эм нь жижиг ивэртэй байдаг. Аргал угал сүргэлэн амьдарч нэг угалц 20 гаруй аргал хурааж, аргал нь голдуух нэг хаяа ихэр уурга гаргадаг байна. Хэдийгээр манай оронд өргөн тархсан байгаа боловч ховордож байгаа амьтны нэгэ уран угал зэвэртэй, ууланд дүүлэх чадaltaй, халтар халуун зүстэй, хонин сүргийн удамтай, монхор монтхор хамартай Монгол хоньны өвгөө. Илүү олон амьтдын талаар сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл манай хуудсыг дагаарай. Баярлалаа.